Японд энэ уулын усны хоолой, уулын одоо усны хаялга гэсэн үг юм да. Энийг хийж байгаа. За тэгээд энэ төхөөрөмжөөр энэ хоолойнуудаа пластик хоолой л доо. Энийгээ хооронд нь холботой. За тэгээд нэг нэлээд уртаа энэ чинь нэг 500-600 м газар явж байгаа уулаар явж байгаа. Юу байгаа. Тэгээд энэ пластик хоолойнуудыг болохоор ингээд янз янзын хэлбэрт дүрст оруулж газрын нөхцөл байдалтай тааруулж нааж эвлүүлж ингэж усардаг. Энэ төхөөрөмжөндөө хийгээд за тэгээд энийг хооронд нь яаж наадаг гэхээр одоо ингээд энэ одоо эртээ юм хотго байгаа. Ингээд эргэлдэнэ. Тэгээ хоёр талын хоёулангийн наах хэсгээ ингэж гоё тэгшин болгож яг тэнцүү болгож ингэж хэрчиж байгаа гэсэн. За тэгээд энийг авчингуудаа сайхан спиртээр цэвэрлчихнэ. Ингээд цэвэрлэгээ хийчээд тэгээд нэг шалгана. Хоорондоо яг завсар зайгүйгээр гоё наалдаж гинүү. Тулж гинүү гэж шалгачихна. За тэгээд энэ болохоор нэг халааж хайлуулдаг төхөөрөмж юм байна. Цельсийн нэг 240 хавцаа халж байгаа шүү энэ. Тэгээд энэ хоолой маань болохоор 5 санжийн зузаантай 45 та хоолой байгаа. За тэгээд энэ ингээ хайлаад ингээ гараад ирнэ. Нэг 3 мм хэртэй гарч ирэхлээр энэ төхөөрөмжөөр ингэж удирддаг байгаа. За тэгээд гараад ирэнгүүт энэ халдаг юм төхөөрөмж аваад хооронд нь одоо хоёр талаас нь шахаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээ шахаад өөр нь аачна гэсэн хооронд. За тэгээд хэмжээндээ тааруулаад энэ одоо хөрөөддөг тусдаа юм яг гой тэгшин замтай ингээ хөрөөддөг хөрөөний суурь байна. Тэгээд доош нэгээ сайхан хөрөөдөөд хэмжээгээр өдчихнөө. Тэгээ нөгөө гимба дээрээс одоо газрын нөхцөл байдалтай тааруулаад нэг зүмэнэ өгчин. За энэ ийм матаас орно шүү, ингэ шүү, тэгээ шүү гээл бид тэр хэмжээгээр нь сайхан бэлтэж өгөөл ингээд явуулна да.